За юу байцгаан залуучууд бүсгүүчүүд Арлын Японоос завгүй мэдчилж байна. Энэ удаа 2019 онд Японы Кёто мужид гарсан хэргийн талаар ярьж өгье. Ажилдаа хариуцлагатай, сэтгэлээсээ ханддаг байсан дүүргийн ажилтан залуу нэг хүнийг хариуцж ажилдаг болсноор түүний амьдрал оронгороо өөрчлөгдөнө. Ингээд түүн тохиолдсон хэргийг эхнээс нь сонирхцгоё. Гэмт хэргийн хохирогч болох залууг хэдүүлээ Йоши гэд дуудаад явъя. Тэрээр Кёто хотын дүүрэгт ажилладаг. Бөгөөд халамжийн хэсгийн Сейгацу хогоо буюу улсаас дэмжлэг тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан тасагт ажилладаг байж. Юу хийдэг вэ гэхээр амьдрал хэцүү байна, мөнгө хүрэлцэхгүй байна гэд дүүрэг дээр ирж байгаа хүмүүсийг шалгаж, үнэн эсхийг нь тодорхойлж, дүн шинжилгээ хийн. Тэдэнд улсын халамжийн мөнгийг олгодог ажил хийдэг байж. Тэрээр тухайн үед 20 хэдэн настай залуу байсан бөгөөд ажилдаа хариуцлагатай, амьдрал хэцүүдэд ирсэн хүмүүсийн яриаг нь анхаарлаа хандуулж сайн сонсдог юм байж. Яг 10 жил халамжийн үйлчлэгээ авдаг байсан хүнээс л авлахад намайг хариуцж авсан хүмүүс дотроос хамгийн сайн нь Хоши байсан гэж ярьж байж. Халамжийн хүмүүстэй уулзах болгондоо би энэ яаж байна, зүгээр үү, ямар нэгэн толгомдож байгаа асуудал байна уу гэж байнга асуудаг нэгэн байсан ба. Ер нь бол бусдын нүдээр маш их ээлдэг, ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй тийм залуу шиг харагддаг байж л та. Харин яг ажилчид дундаа жоохон дуугай дөө тэгээд дээдлийн дарга нь жоохон хідэн үг хэлэхэд л дууга хураагаа сэтгэл санаагаар ундаг тийм зантай нэг юм байж. Түүний хариуцж ажилладаг нийт хүн нь 101 хүн байж л та. Яг өөрийн хариуцдаг ажилтаа бол үнэхээр хичээж байсан баг. Ингээд 2018 оны 1 сараас нэгэн эрэгтэйг хариуцж эхэлснээс хойш түүний амьдрал оронгороо өөрчлөгдөнө. Нэгэн эрэгтэй гэдэг нь тухайн үед 55 настай Хашимото гэх залуу байсан. Хашимото нь өндөр нь 165-аас 168 орчим. Хил нь биеийн жин нь 55-аас 60 ил орчим. Ер нь турхаа жижиг биетэй нэгэн байсан ба. Хил ам ихтэй ойр орчмын хүндээ төвөг уудсан нэгэн байж. Түүний ойр байдаг байнгын үйлчлүүлдэг супермаркетта бүр нэртэй гар байсан байгаа юм л да. Байнга орж ирж үйлчлүүлнэ. Ажилчдыг загнан, дээрэс нь уцаар байнга гомдол мэдүүлж удаан хугацаагаар ярьдаг байсан ба. Зүгээр ингээд нүүр нүрээ хараад ярихаар энгийн тийм яриатай, хөвгчлөлтөө тийм яриа ярьдаг байсан бол уцаар ярихдаа бүр шал өөр хүн шиг болдог байсан ба. Юу ярьж байгааг нь ойлгохгүй, дээрэс нь амар хараал хэлж орилдог байж. Ийм нэг залууг хариуцж ажиллаад хэдэн сар өнгөрсний дараагаар Хошид өөрийн үнэн төрхийг харуулж хэлсэн байна. Мэдээж ихэндээ халамж авах гэж байгаа хүн болохоор аль болох ийдэг, найрсаг байж байгаад халамжаа авч эхэлсний дараагаар өөрчлөгдөж эхэлсэн. Ядаж байхад Хошиг их ажилтан хүний үгээр дуугай зөөлхөн нэгэн байсан болохоор эрхэндээ оруулъя гэж бодсон уу. Хэдэн сарын дараачаар Хошиг дарамтлж эхэлсэн. Тэгээд Хошид болохоор би өмнө нь Якузагийн гишүүн байсан. Өмнө нь хэрэг тариад шоронд орж байсан гэж түүнийг айлгаж сүрдүүлж эхэлсэн. Яг үнэндээ энэ нь Хашимотогийн зохиомл яриа биш, үнэн бодит зүйл байж. Хашимото нь үнэхээр аюултай нэгэн байсан байна. Дандаа эмэгтэй хүнийг хүчрхийлж, зодон, хид хідэн удаа баривчлагдан шоронд орж байж. Мөн яг энэ хэрэг болохоос 13 жилийн өмнө хамт амьдарч байсан эмэгтэйдээ гар хүрэн амийг нь хөнөөсөн байна. Тэгээд 11 жилийн хорих ял аван шоронд ороод гарч ирээд удаагүй байгаа нь байж. Түүнийг өмнө нь ийм хэрэг тарьсан гэмт хэрэгтэн байсан эсхийг дүүргийн ажилтан мэдэж байсан нь эргэлзээтэй байна. Шоронгоос гараад удаагүй халамжийн үйлчлэгээ авч эхэлсэн Хашимото нь Хошиг дарамтлан халамжийн мөнгөө ихсэг ийм мөнгөөр яаж амьдрах юм гэж дарамтлагдаг болж. Хошигийн ажил руу нь байнга уцаар ярьдаг байсан байна. Тэгээ энэ яриа нэг дунджаар нэгээс 2 цаг үргэлжилдэг байж. Ингэж түүнийг дарамтлан төвөг уддаг байсан. Түүнийг хариуцж эхэлснээс хойш 10 сарын дараа Хашимото нь бүр даварж эхэлсэн. Хошид хандан миний худалдаж авсан юмыг дүүргийн машинаараа гэрлүү зөөж өг гэж дарамтлаж байгаа. Тэгээ байнга уцаар залгана. Тэгээд нэг залгахаараа 2 цаг гарan яриа нь үргэлжилдэг байсан. Сүүлдээ Хошийн ажил дээр улс дуурахад л айж маш их стресстэй болсон ба. Стресс нь бүр туйлдаа хурж орой унтаж чадхаа байлнаа. Тэгээд ажлаа солиё гэж дарагдаа хэлсэн боловч өөрийнх нь хүслээр болоогүй өнгөрсөн. Ингээд өдөр бүр шахуу уцаар ярьж дарамтлуулж байгаад
Хоши нэг юм бодож авсан байна. Түүний арга ивийг олохын тулд түүний хүснээр л хий гэж хэлсэн байна. Ингээд Хошин Хашимотод хүнсийг нь цуглуулж өгөн дээрэс нь өөрийнхөө машиныг хүртэл ашиглуулдаг болсон байна. Дүүргээс сардаа нэг удаа халамж үзүүлдэг хүнийхээ гэрлүү явж шалгаж анхаарлаа тавьдаг байсан. Хашимотогийн гэрлүү явахдаа заавал хоёулаа явах ёстой байж. Гэвч Хошидо явах хүн байнга ямар нэгэн аргаар молторж үлдээд Хоши ганцаараа л түүний гэрлүү явж уулздаг байсан ба. Тэгэхээр Хоши өөрөө л ажлынхаа хүмүүст одоо юу болоод байгааг хэлэхгүй бол ажилт нь түүнийг мэдхээргүй байсан ба. Ингэж явж байгаад сүүлдээ өөрийнхөө утасны дугаарыг Хашимото заагаад өчгнөө. Тэгэнгүүт өдөр бүр түүний гар утас руу залгаж амралтын өдрийн хүртэл 50 амрахаа байсан байна. Өмнө нь шорон оронгоор явж байсан хил ам, санаа бодол нь аим шиг болсон Хашимотогоос Хоши үнэхээр их айж байсан. Бүр зүрхэнд нь орон сүүлдээ бүр түүний ажилтан бит болсон ба. Ажлаа тараад орой болгон Хашимотогийн гэрлөө явж хүнсийг нь цуглуулж өгдөг. Мөн түүнээс 100 ман буюу 1 сая йен хүртэл зээлж авсан ба. Хоши энэ талаараа ажлынхаа нэг ч хүнд хэлж байгаагүй байна. Түүнийг ямар байдалд орсныг хэн ч мэдэхгүй байлаа. Хашимотог хариуцж ажилласнаас хойш 1 жил гарангийн дараа Хашимотогийн гэрт нэгэн эмэгтэй хамт амьдарч эхэлсэн. Тэр эмэгтэй тухайн үед 43 настай ямар нэгэн ажил эрхэлдэг нэгэн байсан. Эсэг амьдарч байгаад Хашимото өөрийнхөө үнэн төрхийг харуулж эхэлсэн. Түүнд баг багаар гар хүрдэг болно. Ингээд 2019 оны 5 сарын 31-нд тэр хоёр салах дээрээ тулан хэрэлдэж эхэлсэн байна. Хашимото төвчлгүүгээр түүнд гар хүрэн эмэгтэйг хөнөөж орхино. Ингээд Хашимото нь Хоши руу залгаж гэрлүүгээ дуудана. Хоши гэрт нь орж ирмэгц эмэгтэй хүний цогц нүднийхөө өмнө байх нь тэр. Тэгээд Хашимото түүнд хандан энэ цогцыг цэгцлэхэд тусал гэж дарамтлана. Хэрв надад туслахгүй бол чи болон танаа ээж аавыг чинь хүртэл хорооно гэж дарамтлсан баг. Хоши түүнд туслахаас өөр арга байсангүй. Эмэгтэй цогцыг ууданд хийх гэсэн боловч аль хэдийн биеийг хөрсөн хийхэд хэцүү болсон байж. Ингээд гэрээс гарч дэлгүүр орон том дэвсгэр болон скотч энтер авч ирээд хоёулаа боож эхэлсэн. Дараачийн өдөр нь Хоши интернетээр зоогийн газар хэрэгэлдэг том хөргөч захиалан түүнд эмэгтэй хийхийг шийдсэн. Гэвч том хөргөчийг тавих газар байхгүй байсан болохоор Хашимото нь амьдарч байсан байрныхаа дээд давхарт байр түрээслэхэр болсон. Хашимото өөрөө орлого байхгүй халамжаар амьдардаг болохоор түүний нэр дээр гэрээ хийх боломжгүй. Тэгэхээр Хошигийн нэр дээр гэрээ хийж тэр байранда эмэгтэйг хийсэн хөргөчийг байршуулан тавьсан. Ингээд өөрөө ч мэдлгүйгээр гэмт хэрэгт холбогдсон Хоши улам бүр дарамтанд орж царай алдаж байв. Түүнийг анзаарсан ажилчин чи зүгээр үү гэж асуухад зүгээр эсгээ өөрөө ч мэдэхгүй байна гэж инээ хариулсан баг. Ажилтан ямар нэгэн юм сонирн байна гэж бодсон ч тоолгүй өнгөрөөж. Ингээд 2019 оны 5 сарын 31-ний өдөр амийг нь хороогоод 6 сарын 5-ны өдөр хөргөчөнд хийн дээд давхартаа байршуулсан. Гэвч ойр орчмынх нь айлууд гомдол гаргаж эхэлсэн байна. Байраар дүүрэн сонин өмхийн үнэртэж эхэлсэн. Ингээд Хашимото хөргөчийг өөр газар руу зөөхөр болсон. 2019 оны 6 сарын 11-ний өдөр Хошиг дуудан түүнтэй хамт хөргөчийг байрныхаа урд талын машины зогсоол дээр тавина. Өөр газар руу зөөх гэж байсан юм шиг байна. Гэвч ойр орчмынх нь хүмүүс өмхийн үнээр хөргөчнөөс гарч байгааг мэдэн цагдаа дуудлага өгч тэр дөрөө Хашимото Хоши хоёр барьжлагцсан. Ингээд шүүх хурал болно. Хашимото нь эхэндээ юм санахгүй байна. Ёстой мэдэхгүй гэж одоо бодолж байгаад сүүлдээ зогсон чинь л өгцөн штэ гэж үнэнгээ хэл. Хоши харин өөрийнх нь хийсэн гин бурууг эргэлзэлгүйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Өмгөөлөгч нь Хошиг Хашимотогийн дарамтанд орж сэтгэл санаа нь өөрчлөгдсөн асуудлыг шийдэхийн тулд түүний хүслээр хийж эхэлсэн. Ажлын газрын дарганд түүнийг мэдэх ёстой байсан. Гэвч Хоши ганцаараа түүнийг хариуцж ажилласнаар энэ бүгд болсон. Маш их айц давтан хүний эрхэнд орсон гэж өмгөөлсөн боловч шүүхээс түүнийг буруутган гэж үзсэн байна. Ингээд дүүргийн ажилтан залуу болох Хошид 1 жил 6 сарын 20 хяал гэмт хэргийг үйлдсэн Хашимотод 14 жилийн 20 хяал тус тус оноожээ. Нэг залуугаас болж энгийн ажилтан залуугийн амьдрал оронгороо иргэсэн харамсалтай хэргийн тухай танилцууллаа. Сонссонд баярлалаа.
Subscribe дараарай guys.